Эрхэм мөндөд малчтаа зөвлөгөөний зочид төлөөлөгчдөө Монгол улсын сум бүрээс хүрэлцэн ирсэн малчид та бүхний амрыг айлтгая. Мал сүрэг тарган тавтай хүн зон инх дэлгэр сайхан цусцгааж байна уу? Сайхан цусцгааж байна уу? За баярлалаа. За хөдөө аж ахуй, газар тариалан тэр дундаа мал аж ахуйг эдийн засгийн голлох салбар болгон хөгжүүлэх шаардлагатай гэж дээр дооргүй ярьж байгаа энэ цаг үед малчдын улсын зөвлөгөөн болж байгаа нь бодиттой шийдэл гарц гаргалгааг олоход ихээхэн ач холбогдолтой юм аа. Ийм ч учраас энэ зөвлөгөөнийг нээж намайг үг хэлсэн баг. Ийм ч учраас энд яамны сайд нь, ерөнхий сайд нь өөрийн биеэр оролцож байна. Энэ зөвлөгөөнөөс шийдэл, гарц, хөгжилтэй холбоотой саналууд ихээхэн гараасаа гэж хүсэж байна. Биелүүлдэг, хэрэгжүүлдэг бол мал аж ахуйг хөгжүүлэх талаар цөөнгөө бодлого хөтөлбөрийг улсын хурал засгийн газраас баталсан. 2009 онд төрөөс малчдын талаар баримтлах бодлого, 2010 онд Монгол мал үндэсний хөтөлбөр, 2015 оны би үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхдаа төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг боловсруулж мөн улсын хурлаар батлуулж байсан. Энэ бодлого 2016 оноос хойш эхлэн хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн байх учиртай юм. Гэтэл амьдрал дээр ямар нэгэн хэрэгжилт өөрчлөлт гарч уугүй гэдэг бид эргээд харах цаг болжээ. Яг мал дээр байгаагийн хувьд та бүхэнд мэдж мэдрэгдэж байгаа өсөлт сайжралт өнөөдөр юу байна вэ? Энэ талаар дөрвтэй нухацтай хэлэлцэж нэгэнт гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд хэн юу саад болоод байгааг тогтоож зам мөрөө шулуутахгүй болвол урсгалаараа аясаараа хөгждөг салбар гэж байхгүй. Төрөөс хөдөө аж ахуйн талаар 2025 хүртэл баримтлах бодлогод уламжлалт өв соёлыг хадгалсан, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зогтсон, бэлчээрийн мал аж ахуйг зөнгөлөн эрхэлж хүн ам олноороо суурилсан хот суурин газрын орчмын болон тариалангийн бүс нутагт ашиг шимийн чиглэлээр төрөлдсөн эрчимдсэн аж ахуйг хөгжүүлнэ гэж мал аж ахуйн салбарын хөгжлийн чиглэлийг маш тодорхой гаргаад өгчихсөн байгаа. Тодорхой үр дүн гарсан хэсэг тал дээр надад хэдэн тоо ирүүллээ. Энэ тоонуудыг та бүхэнд дурдъя. 17 оны байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл дотоодын нийт бүтээгдэхүүний 10.3%, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 84.2% эзэлж байна. Малын тоо 2017 оны жилийн эцсийн дөнгөөр 66.2 сая байгаа. Өмнөх оноос 7.6%-аар өсжээ. 16 оны дөнгөөр 400 мянган тонн мах, 891.5 сая литр сүв, 38.6 мянган тонн ноос, ноолоор 14 сая шиг арьс ширэг үйлдвэрлэсэн байна. Малын түүхийн эдийн экспортоос 17 онд 494.8 сая Америк доллар олсон. Өмнөх оноос 20 орчим хувиар илүү байна. За малын махан бүтээгдэхүүний экспорт 17 онд сүүлийн 5 жилийн дундчтай харьцуулахад 7 дахин нэмэгдсэн гэсэн ийм статистик тоонууд надад ирүүлсэн. За ингээд энэ тоонуудыг харж байхад засгийн газраас шалтгаалаад сайжирчихсан, өсчихсөн зүйл бол харагдахгүй байгаа юм. Зөнгөөрөө яг урсгалаараа малчдынхаа хөдөлмөрөөр явагдаж байгаа шинж тэмдэг маш тодорхой харагдаж байна. Хөдөө аж ахуй хариуцсан сайдаар ажиллаж байсан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байсан хүний хувьд энэ салбарыг бас муугүй мэддэг учраас ийм олон зүйл яриад байгаа юм аа. Асуудал бэрхшээлийг бол ойлгоно, шийдлийг ч мөн гаргах боломж байгаа гэдгийг бас хардаг хүн юм аа. Жишээ нь жилд статистик баримтаараа 14 сая орчим арьс шир боловсруулах үйлдвэрийнхнийг надад хэлж өгдөгөөр 10 сая арьс шир мал аж ахуйс гарч байгаач маш чамламаар бага хувийг бүрэн боловсруулж ихэнх хувийг анхан шатны боловсруулалтыг хийж гаргаж байгаа. Арьс маань тамхины үнд хүрэхгүй байна гэж алглаж суусаар бид нар өдийг хүрчээ. Зөвхөн энэ 14 сая арьс ширийг боловсруулад савх болгоод гаргахад мал аж ахуйн экспортоос олох орлого маань 20% биш 200%-аас ч илүү өснө гэсэн ийм тоо судалгаа байдаг юм аа.
За социализмын үед гэж бид их ярьдаг. Социализмын үед малын тоо толгой маань 26 саяас илүү гарч байгаагүй хэрнээ бид нар Азад тооцогдох арь ширний үйлдвэртэй байсан. 26 сая хүрэхгүй малтай байхдаа бид нар Азад тооцогдох аж үйлдвэрийн комбинаттай байсан. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Гэтэл одоо бид 66 сая, 70 сая толгой мал руу ойртож байгаа болчихсон үедээ арь ширнийхээ үйлдвэрийн талаар хуруугаач хөдөлгөж чадахгүй суусаар байна. Энэ юу гэж байна гэхээр эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадах юм бол бид нар мал аж ахуйгаас олж байгаа орлогоо 20 биш 200 дахин өсгөнө гэсэн ийм тоо судалгааны үндэс дээрээс ярьж байгаа юм аа. Одоо бид нар юу гэж байна гэхээр нэмэн өртөг шингэсэн нийт одоо арь ширнийхаа зөвхөн 5%-ыг л одоо бүтээгдэхүүн болгож гаргаж байна. Цаана 95 орчим хувь нь бид нар түүхийгээр нь гаргаж байна гэсэн үг. Энэ ямар бодлого, хэний бодлого энэ салбар дээр ингэж нүүрлээд байгааг бид нар хаана бодох болцсон байна гэж одоо бас ерөнхий сайд маань энэ сууж байна хэлж анхааруулъя. Хэний бодлогоор хөдөө аж ахуйн салбар маань ийм хэмжээний доройтолд орж байгаа гэдгийг бид нар хаана бодох цаг болсон гэдгийг дахин давтаа хэлье. За хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа дэлхийд алдартай Зара гэж брэндтэй тодорхой түвшинд ярилцаж хэлэлцээд Монголд байгаа 8-аас 10 сая ширхэг арьсыг боловсруулаад тэдний бүтээгдэхүүн болгоод дэлхийд даяар борлуулъя гэдэг санаа маань урдчилсан судалгаа гаргаад техник эдийн засгийн үндэслэл нь хэлгээд газрын олголт гих зэрэг жижиг сажиг асуудал дээрээс болоод одоо хүртэл гаццсан явж байгаамаа. Өчигдөр бид нар салбарын сайттай Бат зүрхтэй хамт бас нэг тодорхой хэдэн боловсруулах үйлдвэрүүдээр орлоо. Үнэхээр өнөөгийн төвшин, дэлхийн төвшин хоёрын хоорондох харьцаа асар хол зөрүүтэй байна. Арьшил боловсруулж байгаа хүмүүс маань өнөөдөр зөвхөн бор зүрхээрээ л явж байна. Тэднэрт зориулсан зээл алга, тэднэрт зориулсан бодлого алгаа. Ингээд салбарын сайд хамт явсан. Энэ тал дээр өөрөө энэ мэрэгжлийн хүн байна. Дөрвтэй алхмуудыг бодож хийгээч. Хийцэн зүйлүүдийг судлаад энэ ажилд засгийн газартай танилцуулаад ерөнхий сайдаа урам өгөөд энэ ажлыг, энэ хавар, энэ зун эхлүүлмээр байгаамаа гэж одоо бас энэ төр дээрээс хэлж байна. Ингээм бол энэ салбар маань өсөж боож ханхны алхмуудаа хийнэ. Тодорхой жишээ хэлье. Малыг амьдын жингээр нь тооцоход би бог малыг ярьж 100-аас 120, 130, 150 мянган хооронд одоо үнэлж худалдан авч болно. Би бас энэ тоог энэ засгийн газарт суугаа сангийн сайдыг сонсоосоо гэж бодож байгаа. Өнөөдрийн сангийн сайд бол дандаа амьдын жингээр буюу бүхэл аргаар ийм тооцоо гаргаад байгаа юм. Малыг амьдын жингээр нь ширхэглэн зарах шиг амархан юм байхгүй дууж ирээд 8-аа тохироо зарчна. Хэрвээ энэ бог малыг бид нар задлаад арьсыг махын ангил цараад ясын гих жишээтэй ингээд задлаа зарах юм бол дор хаж 500-аас 600 мянган төгрөг болно. Хэрвээ бид нар энэ малаас гарч байгаа бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгох юм бол сая гаруй төгрөг болно. Ийм энгийн эдийн засгийг тооцоолж чаддаг ийм сангийн сайттай болмоор байгаамаа нэг сэлмээр байгаа. Энийг бол бүгд мэдж байгаа. Энэ сууж байгаа малчиж мэдж байгаа надтай санал нэг байгаа хаа гэж бодож. Үрдэн багтай аж ахуй эндээс юу харагдаж байна гэхээр бид бэлэн байгаа болцоо огт ашиглахгүй олох орлогоо бусдад алдаж байна л гэсэн үг. Бусдад гэдэг маань юу вэ гэхээр нөгөө ченжүүд, нөгөө түүхийгээр нь авах сонирхолтой, түүхийгээр нь аваад хилийн чандад дахин боловсруулад бүтээгдэхүүн нэмэн өртөг шингээж байгаа ийм энгийн бодлогыг бид нар алдаж байгаамаа. Үрдэн багтай аж ахуй бас эрхэлж байна. Бид бэлэнчилж амарчлаад амьдын жингээр нь зарах тусмаа л алдна. Бүтээгдэхүүндээ өртөг шингээж хөлс гаргаж боловсруулах тусмаа хожно гэсэн маш энгийн үнэн энд байгаамаа. Ашиг багтаа байгаас хөдөө хүмүүст ажлын байр алга болж байна. Ажил байхгүйгээс хот руу шилжиж байна. Хүн хүч багтаагаас олох ёстой орлогоо бүрэн олж чадахгүйд хүрч байна. Энэ бүхнийг төрөөс бодлого зохицуултаагаар зохицоор нь төлөвлөж, зохион байгуулж, жигдрүүлж өгөхөөс өөр арга байхгүй. Малчид үнийг өөрсдөө хүчээр хийж дөнгөхгүй гэдэг нь маш тодорхой. Аливаа бодлогын үндсэн нийлүүлэлт, орлого, хэрэгцээ гэсэн эргэлтийг урт хугацаанд доктортой, өгөөжтэй байлгахад орших ёстой юм а.
Мал аж ахуйг хөгжүүлнэ гэхээр малчтайгаа хэрэгцээ шаардлага амьдрал ахуйг орхитуулбал бодлого өрөөсгөл болно. Малчтайгаа амьдралын ая тух хэрэгцээг зохистой хангахын тулд тэднийг хоршооллох, нэгдэх боломжоор хангахаас өөр гарц харагдахгүй байна. Хоршоолж чадах юм бол хөдөлмөрийн хуваар үүсэж, бүтээмж дээшлэн бүтээгдэхүүнийг өртөг багаснаа. Малчтын хоршоог албан журмын нэгдэл маягийн хоршоолоор төсөөлж хэрэггүй сайн дурын үндсэн дээр тодорхой гэрээ дүрмтэйгээр хоршиж бүтээгдэхүүнээ хөдөө аж ахуйн биржээр борлуулах, үйлдвэрлэгчтэйгээ биржээр дамжуулан холбогдох, орлогыг докторжуулах, зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүнээ борлуулах зэрэг нөхцөлийг бий болгох тухай яриад байгаамаа. Орлого докторчхоор түүгээр нь барьцаалаад орон сууцжуулах, зээлжүүлэх нөхцөл бас үүснэ. Ийм маягаар шин сум төслийг хэрэгжүүлж хөдөөд ажилттай орлоготой амьдрах нөхцөлийг бий болгосноор хот руу чиглэх нүүдэл бас саарах юм аа. Түүнээс биш хүчээр хориглоод тушаал журам гаргаад ямар ч үр дүн байхгүй гэдгийг саяын Улаанбаатар хотын захирагчийн журам бидэнд харууллаа. Улаанбаатар хотод шилжин сууршиг хориглосон шийдвэр гаргаснаас хойш 14,000 орчим өрх шилжиж ирчгээд байна. Малчтын амжиргааг дээшлүүлэх, тогтмол орлоготой болгох, сум орон нутагтаа эрүүл аюулгүй тогтвортой амьдрах нөхцөл бүрдүүлэхийн төлөө энэ салбарын сайд байхдаа улсын хурлын гишүүнээр хөдөө орон нутгаас сонгогдсон ажиллаж байхдаа ихээхэн анхаарч зарим ажлуудыг эхлүүлсэн. Одоо бүгд гацсан, зардсан ийм байдалтай байна. Төсөвт энэ тал дээр тодорхой хөрөнгө мөнгө оруулахаа зогсоосон байна. Яагаад гэвэл маш энгийн шалтгаантай. Энэ Баттулгын санаачилсан ажлыг үргэлжлүүлвэл тэрний нэр хүнд өсөхөөс сум орны удирдлагад ашиггүй юмаа гэсэн маш ийм энгийн тайлбарыг хөдөө орон нутагт ярьж байгаа маа. Ийм атга бодлогоо таягдан хаяггүйгээр улс орн яаж хөгжиж урагшлах вэ гэдгийг бас бид нар бодох болжээ. Иргэдийн амьдрал амжиргаа сайн байвал тэр л бодиттой нэр хүнд өснө гэсэн ийм бодлыг бас энэ дээрээс тавганд хэлэх гэсэн юм аа. 2010 онд улсын хурлаар тодорхой тогтоол шийдвэрүүд гарсан алслагдсан 100 сумыг бид нар шинжилье гэж. Харамсалтай нь 2 сум шинжлэгдсэн, цаана 98 сум шинжлэгдээгүй гэлцсэн. Та бүхэнд хэлээ дахиад алслагдсан 100 сумыг бид нар шинжилнэ гэж 2010 онд их хурлаар шийдсэн юм аа. Өнөөдөр сумууд маань хэдэн жил болоод байгааг бид нар мэдж байгаа. 80 жилийн ойгоо хийдэг, 90 жилийн ойгоо хийдэг, 100 жилийн ойгоо хийж бид нар бөхөө барилдуулж морио уралдуулдаг. Улс төрөөс энэ алслагдсан сумуудад гар хуруу хөдлөх тийм бодлого маань үнэхээр гарсан боловч шийдэгдсэнгүй. Яагаад бид нар алслагдсан сумуудыг авсан бэ гэхээр алслагдсан сумд маань энэ сумууд маань хэнд үйлчилдэг вүлээ төрийн бодлогоор. Малчтад таа бүхэнд үйлчилдэг тийм ээ. Энэ улс, энэ малчид маань энэ улс орныг эзэнтэй байлгаж байгаа төлөөллүүд юм аа. Энэ хүмүүст бид нар алслагдсан гэдгээр нь ад үзэх биш, алслагдсан сум гэдгээр нь бүтээгдэхүүн үнэтэй очдог биш, төрийн бодлогыг төрүүлж хүргэе гэсэн ийм санаа юм аа. Энэ зөвлөгөөн дээр ч гэсэн энийг та нар хөндөж яриараа гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Миний зүгээс хөдөө аж ахуйг анхаарлаасаа гаргаагүй байгаа, гаргахчгүй манай маш том салбар харамсалтай нь бодлого дутагдсан. Энэ салбар өсчөөж бид нар уул уурхаагаас одоо бас хөдөө аж ахуйн салбар нь илүү олон хүний амьдралд хэрэгтэй юмаа гэдгийг бид нар ойлгодог болох ёстой. Их хурлын сонгосон гишүүдээ ч гэсэн та бүхэн энэ дээрээс хэлж ярьж ойлгох хэрэгтэй. Монголын ноос ноолор болон оюмл сүлжимэл бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улс руу гайлын татваргүй оруулж байсан 90-ад оны сайн туршлагыг сэргээх талаар санал тавьж бас хөөцөлдөж байна. Мөн бэлчээрийг услахаатай болох, говийг усжуулах санал төслүүдэд санхүүжилт босгохоор сонирхогч талуудтай хэлэлцээр байна. Гихмэд малчдаа нэмэр тус болохоор зүйлсийг хийхээр нэлээд чармааж байна. Малчид та бүхэн эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх, ажил болох засгийн газрын тал дээр доороос нь шахаж шаардаж өгөөрэй гэж та бүхнийг бас дахин хүсье. Аливаа төсөл ажил хэрэг оролцогч бүх талын идэвх санаачлал урагшлахаас бус дан ганц төр засагт найдвал бас юу ч бүтэхгүй. Тал талаасаа санаж сарааж бодиттой ажил хийж байж малын ашиг шимээс олох орлого эрс өснө гэдгийг та бүхэн юу сандах вэ?
Сая дээр өнөөдөр Евразийн нутаг дээр байрлаж буй Монгол орн дэлхийн хамгийн их цөлдсөн орн болж байгаа. Ингээд удаж байна. Сүүлийн 20-30 жилд цөлжилт бол асар хурдтай Монгол орныг нөмөрч байгаа. Энэ дээр та бүхэн санал нэг байгаа юу? Санал нэг байгаа юу? Одоо яах вэ? Ямар бодлого гарах вэ? Өнөөдөр бид нар хэрлэн говь, орхон, сэлэнг гэсэн гарч буй, урсч буй, гадагшаа урсч буй гол мөрнөө цөөрөн болгож, цөөрөн мөнөөсөө бид нар говь руу ус татъя гэдэг саналыг хэлцээд хэдэн жил болж байна. 7 хоногийн өмнө энэ байгаль орчны сайттай бас уулзаад энэ тал дээр хамтарч ажиллая гэдэг ийм саналуудыг ярьсан. Маш энгийн шийдлүүдийг бид нар олсон байна. Өнөөдөр бид нар энэ цөлжиж байгаа говьоо усжуулах, бэлчээрийг бэлчээржүүлэх ажлыг бодохгүй бол мал дагсан малчид маань дэлхийн нүүдэлчдийн хамгийн сүүлчийн улс болох Монгол орн маань цөлжөөд малгүй, малчингүй болох нэ. Үүнээс илүү аюул бидэнд байгаа юу? Өнөөдөр Монгол оронд янз бүрийн зовлон байна. Гэхдээ өсөж байгаа хүн бараг харагдахгүй, сонсогдохгүй. Энэ хэний буян? Малын буян, малчдын буян байгаа. Малынхаа бэлчээр дээр төр бодлого гаргаж энэ яригадаад байгаа асуудлыг дэмжээсэй гэж ерөнхий сайд төрөсөд бас дахин хэлье. Анхааралтай авна уу та. За малчид та бүхэнд амьдлан хүсэх зүйл бол бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлж малын тоонд ус, чанарт, үр өгөөжтэй, үйлдвэр ухсаа сайтай мал үржүүлж өсөхийн чухлыг ойлгож ажил амьдралдаа хэрэгжүүлэх талаар энэ зөвлөгөөн дээр бас сайн ярилцаарай гэж дахин хүсье. Бэлчээрийн доройтол бол яалтчгүй шийдэл хүлээж байгаа тулгамдсан асуудал мөн шүү гэж одоо бас дахин хэлье. Үг хэлээд алга дашихныг өөр, үгийг сонсоод ажил болох бас өөр шүү гэдгийг та нар энэ зөвлөгөөнөөс гарахтаа ойлгож гараарай гэж одоо хүсье. Ингээд мал аж ахуйн доктортой хөгжил сэдвт малчдын улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэж та бүхний санал бодлоо уралдуулан салбарынхаа хөгжилд дөрвтэй өөрчлөлт авч ирэх шийдлүүд гараасай хэмээн хүсье. Та бүхний үйлс бүтээл аривчин дэлгэрч үлзий удаг бад орших болтугай. Мөнх тэнгэр биднийг байнга өвөх болтугай гэж та хүсье. Баярлалаа.